нийлдэж байгаа гол онцлог бол энэ аж үйлдвэрийн салбарт тэр дундаа арьс ширний салбарт шин сэргийлт болж байна гэж ойлгож байна. За Эмэлдэко аж үйлдвэрийн паркийн төслийн бас энэ өнөөдрийн ашиглалтанд орж байгаа бизнес инкубатор үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажлыг анх эхлүүлэх эхлэлийг нь тавьсан хүн бол манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сандаг Сүрэн дарга маань байгаа. Сандаг Сүрэн дарга маань тухайн үед нийслэлийн засаг даргын 1-р орлогчоор ажиллаж авах хугацаанд энэ одоо паркийн төслийн талбайд шаардлагатай төсөв хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгаж анхны шавыг нь тавьж яасан. Тэгээд энэ хугацаанд одоо арьс ширний салбарт шин сэргийлт болох, аж үйлдвэрийн салбарт шин сэргийлт болох эмээлтийн төсөл ингээд гараа насаа гарлаа.